Чи юу тийм ми минор л. Ми минортойгоо. 3 дугаар тэн дээр модулд солигдоод фаунда. За. Хөдөөгийн баясгалан цуврал нэвтрүүлгийн 2 дахь дугаар эхэлж байна. Бид Дундгой аймгийн төвөөс 55 км-ийн зайтай орших Луус сумыг зорж явна.
1924 оны хавар цаг говь түшээгүний харчин донд доржин хөшөөний харчин өртөөний ардууд үйдсэн суургын зоог хэмээх газар чуулжээ. Уг цуглаанаар Богд хаан уулын аймгийн луус сумыг 10 багтаагаар Бодисоогийн аман ус гэдэг газар байгуулжээ. Сумын шав тавьсан газар ганцхан эсхийгэр байсан гэдэг. Энэ түүхэн үеэс хойш 1953 онд сумын төв одоогийн Зодох гэдэг газар төвлөрөн сууршиж 92 жилийн дараа энхүү харагдаж байна. Ардчлал зах зээлийн харилцаанд шилжсэн он жилүүдэд сумын хөгжлийн хөтөлбөр боловсруулан амжилттай хэрэгжүүлснээр түшиц загварсан болжээ. Өдгөө тус сум 2000 гаруй хүн амтай 3 багтай хөгжлийнхөө нэгэн үеийг туулж явна. Зуны ихэнх сарын шинийн дөрөвний бэлэг сайхан өдөр бид Дундгой аймгийн Луус сумын иргэдийн хурлын дарга ойн боргойтой ярилцсан. За тэгэхээр зуныхаа сарыг хэр зэрэг сайхан өгтөж байна да. Дарган сайхан аварч байна. Зуны сараа сайхан өгтөж байна. Өнгөрсөн өвөл хавар бол манай сумын нутагтаас цас ихтэй хүйтэн юм нэлээ. Хатуухан өвөл болж өнгөрсөн ч одоо манай сумын маань малчдын одоо бүтээлч хөдөлмөр олон жилийн туршлага тэгээ орон нутгийнхаа онцлог орсон улмаас мал өлийг бол одоо мал зөргөн хувиралд тохирол багтаа давж ингээд одоо өрн хавартай залгаад төлмөл маань бойжиж одоо зунтайгаан зулглоо. Одоо баг мал ингүүл эрентэллээд дуусж байна. За яг гүү үнэ үл бол сарай төлөж дуусааг байгаа. Малын төлөө байгаль цагаагаар хүнд байсан ч гэсэн яг мал онд оролт бол манай сумын үед нэг 96% байна. Мал төлөв ажилт бол одоо 31,000 гаруй 32,000 шиг мал төлөж одоогийн байдлаар 29,700 мал энэ 3 сарын сүүлийн мэдээгээр бол тийм мэдээтэй байгаа юм байна. Энэ нь бол бас нэг 93% байна. Луус сум хангайгүй хосолсон 320 мянган га нутаг дэвсгэртэй говь хээрийн бүсэд оршдог. Мандал говь хотоос цахилгаан эрчим хүчээ авч амьдрал ахуйдаа хэрэглэж үндэсний болон бусад телевизийн нэвтрүүлэг үзэн захим ертөнцид зочилж байна. Төв замаас сумын төв хүртэл 800 орчим метр хатуу хүчилттэй засмал зам тавьжээ. Хөдөөдөө нар салхины цахилгаан үйлсгүүрээр 400 гаруй айл өрх гэрэл гэгээгээр хангагдсан байна. Сансрын дамжуулах антенаар телевизийн олон сувг үзэж интернет ашиглах боломж бүрджээ. Сумын төв хөдөөгийн бараг бүх хүн гар утастай болж малынхаа бэлчээр дээрээс ч ажил төрлөө амжуулж байна. Уран багийн хүүхдүүд сургууль цэцэрлэгт хамрагдан сурч хүмүүжиж зөв Монгол хүн болон төлөвшүүлэн хүүхдийн цэцэрлэг нь аймгийн тэргүүний цэцэрлэгээр шалгарчээ. Одоо 15 багш 2-оос 5 насны нийт 160 орчим хүүхэдтэй бөгөөд багт гэр цэцэрлэг ажиллуулж байна. За сургууль өмнөх боловсролын шинжилэл авиас ном одоо цөм хөтөлбөрийг одоо хэрэгжүүлэх ажлуудыг бол амжилттай бас сайн зохион байгуулж байна. За үүний хүрээнд өнгөрсөн одоо энэ хичээлийн жилд сайн хичээл үйл ажиллагааг зохион байгуулахад одоо боловсролын тэргүүний ажилтан манай Ахмад багш, Оюнлгэр багш манаас амжилттай оролцож тодорхой хэмжээнд одоо амжилт үзүүлж одоо сертификат бас гарцсан байгаа. Тэгээд бид нар одоо энэ ажлаа улам цаашаа үргэлжлүүлж амжилттай баттгаж одоо хамт олноороо одоо эрвийхээр энэ цөм хөтөлбөрийг одоо хэрэгжүүлэх ажилд бол манай эцэг эхчүүд бас хамтран сайн ажиллаж байна. Тэгээд малчдын хүүхдэд одоо зориулсан холбирт сургалтыг бол гэр бүл түшгэлсэн байдлаар бол хаврын улиралд бол маш сайн зохион байгуулж байна. За эцэг эхчүүд маань энэ дээр бас нэлээд талархалтай ханддаг. За зуны цэцэрлэгийг бол би яг багийн төв дээр нь огт цэцэрлэгт хамрагдаагүй одоо хүүхдүүдийг одоо бүр 24 цагаар одоо сарын хугацаатай хүлээж авч бид нар сургуулийн боловсрол бэлтгэж байна. За 1-р ангид элсэх одоо 5 настай хүүхдүүдийг бол сургуульд маш амжилттай одоо дүнтэйгээр бэлтгэж байгаа. Ерөнхийдөө хичээлийн жилийн одоо стандарт хангалтаараа бол 80-с дээш автай сургууль жил болгон хүлээлгэж өгч байна. Сумын төвд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтанд орсноор хүүхдийн хөгжих орчин нөхцөл сайжирчээ. Одоо энэ хамт олонны өмнө хүүхдүүдийнхээ төлөө юу хийж, эцэгийнхээ оролцоо дэмжлэгийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал үлдээд байна.
хүүхдийг хөгжүүлэх үйлсэд эцэг эхийн оролцоо үнэхээр чухал билээ. Хүний амьдралын нэгэн гинэн томоогүй дурсамжтай үе сургуулийн танхимд өнгөрдөг. Эндээс л хүн бүр ирээдүйн хойчийнхоо амьдралын зам мөрийг эхэлдэг. Улс сумын дунд сургууль ардын хувьсгалын партизан Дорвийн дас зэвгийн нэрэмжит юм. Энэ сургуулийг 1940 онд үндэс суурьа тавьж одоо 160 гаруй сурагч 15 багштай хичээлж сурагч бүрийг бүрэн бус дунд боловсролтой болгох ажил үйлстэй шамдаж байна. Тодорхойгүй нийгэмд амьдрах ирээдүйн иргэнийг бэлтгэх Монгол улсын боловсролын чиг хандлагыг удирдлага болгон сургалт хүмүүжлийнхээ ажлыг төлөвлөжээ. За сумын сургуулийн хувьд одоо аймгийн төвийн бусад сургуулийг бол яг давуу тал нь гэвэл хүүхэд цөөхөн одоо нэг 2 ээлжгүй 1 ээлжээр хичээлэлдэг. Бас үдээс хойш шинэ цагаар тийм бол одоо хүүхэд хөгжүүлэх багш нарын хувьд л ингээд боломжтой. Бэрхшээлтэй тал нь гэвэл эцэг эхийн оролцоо маш дутмаг. Хүүхэд зөвхөн өөрөө нэг цонхын өрөөд хичээлдэн гардаг харьдаг. Өөр тийм эцэг эхийн хүүхэд тавих анхаарал маш дутмаг байдаг. За тэгээд яг нөгөө аймгийн төвтэй харьцуулахад бол одоо нөгөө сургуулиас гадна тийм одоо төрөл бүрийн хүүхдийн ордны ч юм уу тийм хүүхэд хөгжүүлэх төрөл бүрийн дугуйлан гэдэг юм нөгөө зөвхөн сургуулийн хэдэн багш нар л тэрийг хичээлүүлнэхээс өөр гадуур тийм юм байдаггүй. Соёлын төв мүү одоо бусад тийм үнүүдийн тэр дугуйлангууд хүүхэд хөгжүүлэх төрөл бүрийн одоо аймгийн төвд бол бүх төрлийн тийм нөгөө төлбөртэй төлбөргүүдийг л тийм дугуйлангууд хичээлдэг. Тэрэндээ бол бас хүүхдийн хөгжлөл нэлээд давуу байдаг. Мөн олон хүүхдийн сургуулийн хувьд бол бас шал өөр л доо. Би өөрөө 100 будалтай амны дугуйлан хичээлүүлдэг сургууль дээр. Тэгээд сургуулийн маань бараг хүүхдийн 50% шихүү нэлээд өргөн хүрээтэй явдаг. Энд бол хамрагддаг 100 будалтай амыг сонирхдаг хүүхдийн тоо бол одоо жилээс жилд өсдөг. Өмнө нь манай нэг Ахмад багш боловсролын тэргүүний ажилтны Анжид тагсны гэдэг хүн бол тэр даамны дугуйлан хичээлүүлж улсын хавраг маврагтыг олон хүүхэд оролцуулж байсан. Би тэр багшийнхаа энэ ажил хэргийг өвлүүлээ. Тэгээд энэ дугуйлан хичээлүүлгийн жил болгон сургуулийн авраг шалгаруулах энэ тэмцээнийг тэр багшийн маань гэр бүл үр хүүхдүүд нь ивент тэгж явуулдаг учраас хүүхдүүд энэ 100 будалтай амыг маш их сонирхдаг болсон. Энэ жил аймгийн аврагаас манай сумын баг аймагтаа төрүүлж 1-р цомын авсан. Сая улсын аврагт би аймгийн төлөөлж 9 хүүхдээ явсан. Энэний 7 нь л манай луус сумын хүүхэд байсан. Манай улсын боловсролын системд урд өмнө нь багш төвтэй сургуульд зөнхөж байсан бол одоо сурагч төвтэй сургуульд явуулах хөтөлбөрийн шинжилэл хийгдэж байна. Зөв Монгол хүүхэд хөтөлбөрийн хүрээнд цөм хөтөлбөр хэрэгжиж хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжих, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, суралцагчдын авьяасыг хөгжүүлэх олон талт ажил үргэлжилж байгаа юм. Инээж хөөрч эрхлэн наадах энэ үрсийн унсан газар угаасан ус нь цагаан овоо луус сумаа. Бяцхан хөөрхөн үрс маань эрүүлэн өсөн төрнөж аз жаргал баяр цэнгэлээр дүүрэн байх болтугай. Луус сум газар нутгийн хувьд Өлзийд, Хулд, Эрдэнэ далай, Сайн цагаан, Адаацэг сумтай хаяа нийлдэг. Өвс ургамлын хувьд говийн ургамлуудаас гадна малын тижээлийн тосон болон мөсөн хужир, чихэр өвс, зээрийн ундаа, тэмээн хөх зэрэг эмийн ургамал ургана. Чулуун нүрс, төмрийн хүдэр, ман гээд ашигт малтмал эрдэс баялагын нөөцөөр элбэг баян юм.
өвөг дээдсийнхээ хөдөлмөрч зан заншил уламжлалыг өвлсөн энэ нутгийн ард түмний амьдрал ах буй амжиргааны төвшин ямар зовлон бэрхшээл тулгарч байгааг жирийн малчин багш хоёр бидэнд ингэж ярьлаа. За алдарны хэн блэ? Сайхан танилцъя да. Луус сумын 2 дугаар багийн иргэн Малчин Ганбаатар гэдэг хүн байна. Өнөөдөр ч тэнгэр жоохон бүрхэгдүү үүл зузаатар ер нь бороо шороо орох нэ да. Бороо орохоргүй шороо тавихаар байсан. Энд шороо тавих бол гэхдээ урд жилүүдээс бодоход бас үүлний баяр шил зөв одоо нөгөө 90 онд л гэж нэг жоох малган чинээ цагаан үүр гарчихаал тэгэл шороо тавиа хөөчдөг гэсэн. Үүлэнд хураалд орчихсан ингээл дээш хараад гэсэн. Одооны үйл бол бас нэлээ аштайхан үүлтэй ерэн. Би чинь одоо маллаж байна бас нэлээ малтай гэтэл ерөнхийдөө бол баг варигатын дарга малын эмчээр бас нэлийн жил ажиллаад тэтгэврт гарсан байгаа юм би. А тэр хооронд морин үйж байсан, малтай байсан, мал цөөхөн байсан л да тэр чинь 16 малтай байдаг үлээ шүү дээ улсын албан хаагччээд. Хөдөөгийн малчтад зохиомл ядуурл бий болгож байгаа. Гэр бүлийн амьдралыг салгаж байгаа. Энэ асуудлын хөвгтэй зэрэг ердөө 6 настай хүүхдийн сургалт. 6 настай хүүхдийн сургалт гэдэг чинь одоо ерөөсөн баг нэмээ хөгөөд байж байдаг Монгол хүний эцэг их ойрхонтой их тийм сонингэнтэй ус монголчууд чинь их энэ нөхцөл бол одоо ерөөсөн тэгээ яадгийн хтэй зэрэг одоо залуучууд амьдралаас харж явахад ингээд зовлон жаргалын ярьж явахад зарим нь өргөдөл бичүүлэх гэж орж ирж явахад одоо ингээд харж явахад бол 6 настай хүүхдийн сургалт чинь заавал ихэнд голдуу хоёр харддаг. Тэрэнд сумын төв юм аймгийн төв дээр суун нөгөө хүүхд чинь 3 цагийн хичээлийг өгөөгээд ирнэ. Нөгөө мэрэгжилгүй юусан чинь айл хийсэн дэмий ярина. Тэгээд нэг төвийн нэг завсаг нэг ажилг байхын шиг дэлгүүр хаваар эргэлсэн нэг харах үе юм үлд ингээ гэр бүл өмөлдөг салдаг. Тэгээд ингээ энэ нийгмийн асуудлыг туйлын хөндрүүлж байна ерөөс. Дор хаяад сумын төв ирэхэд 30-40 км явж ирдэг хүн одоо ядахтан боловсролын систем маань энийг яриад бол буруу. Багангийн хүүхэд өнөөдөр амрана. 7 хоногийн дараа дунд ангийнх нь амрана. Дахиад 7 хоногийн дараа дээд ангийнх нь амрана. 3 ирж очиход тэр өвлийн хүйтэнд 30-40 км явахад авчрах явах одоо мөн хэцүү байдаг одоо нөө. Ингээл хэцүү байдал үүсээд энэ амьдрал нөхцөл бол одоо нийгмийн асуудлыг хөндөж байна. Ер нь ямар нэгэн газрыг очиж үзэхэд бол ходог дээр нь очиж хог дээр нь очимор байдаг. Тэгэл бүх юм тодорхой ерөөс. Одоо манай хог дээр ихэд ингээд шүтлэнгийн арьс 3000 төгрөг байдаг. Нэг хэсэг шүтлэн хэвдчихсэн. Зарим нь одоо ингээд хайчихсан өдөөнийх нөгөө хөөхөр нь авчраад энэ хог дээр хогийн зэг дээр 3000 төгрөг. Хоньны төлөвний арьс гэхэд л одоо өчнөөнөөр хийж одоо 100 гаруй юмнууд байна. Гэтэл эцэж өгсөн төлөвний арьсаар дээл хийсэн хүн хөлдөж өгнө гэж байхгүй гэж өвгдийн сургал. Тэр нь яа гэхээр би хэлийн зэрэгт бас 3 жил хээр хонсон хүн. Нөгөө тосггүй ямар ч үг нуу гэсэн зөөл арьс гэдэг чинь халуун дулааныг хашийн тэмтрүүлэхгүй барьдаг. Тэр утгаараа хөлдөж өгнө гэж байхгүй. Тэргээр одоо сурч ажиллагаа хийгээд энэ сайхан нөгөө нэг хийдэл хийвэл хүн зөөлхөн сайхнаад гэтэл яад гэхээр 500 болохтой зэрэг яага хаяад байгаа юм гэхдээ зэрэг машин тийх болдог. Машин тийгээ явахар чи өмхөрчдөг байхгүй. Машин өмхөрөхтэй чинь тэр үнэр нь гардаг. Нэг хоньны арьс 500 төгрөг бол машин авгалахын тулд 15000 төгрөг төлдөг. Тэр дандаа энэ механизмуд үйлчлэнэ. Тэгэхээр хөдөөнийхэн чи зайлвал нэг болж ил одоо болж ил байна. Болж ил байна гэдэг за хэл амны нэмэрч гэдэг юм уу, суморны нэр төрч гэдэг юм уу тэр нарийн юм бас хэлэхгүй шүү дээ. Нэг таквад ирсэн нэг л машин дэрэгтэй мундаг усуу таквад ирэхэр ч одоо бантан тэрхүү маягаар асуудлыг хандчихад байгаа юм л да. За их За Говийн аймгийн жижигхэн одоо нэг хүн ам цогтой 1800-аад хүн амтай юм сумын хувьд бол яг нөгөө ард иргэдийнх нь голлон эрхэлдэг аж ахуй бол мал аж ахуй. За төвдөөн бол тэгээд төрийн албаа хаагчид одоо төсвийн байгууллагуудад ажилладаг. А бусдаар бол ажлын байр бол төлөөлөн элбэг биш. Тэгэхээр ажлын байр нь төлөөлөн элбэг биш учраас хүмүүсийн бас нэг орлого бол бас сайн биш. Малчтын хувьд бол яг нэг улирлын чанартай ноос ноолуурынхаа үед л мөнгөний боломж та ер нь яадаг тогтмол жилийн 4 улирлаа гэвэл жаахан тиймэрхүү байдаг тий хүндрэлтэй цасцууд тэгээ өнгөрсөн жилийн хувьд бол манай нутагт бол бас нэлээд хүндвтер өвлүүлсэн. За одоо манай энэ сургуулийн энэ талбай бол одоо энэ л шүү дээ. Одоо хүүхдийн чөлөө цаг өнгөрүүлж байгаа тоглоомын талбай гэдэг энэ дотор байрны наага энэ нэг юм энэ хоёр л ашиг ер нь голчлон. Хойно орон нутаг хөгжил сангаар хийгдсэн орон сууцны дунд нэг хүүхдийн нэг савлуур мавлуур тийм яг бага насны голчлон тийм хүүхд тоглох тийм талбайтай энийг бол нэг орон нутаг хөгжил сангаас сум болос шийдсэн нэг тийм юм байгаа. Ер нь бол тэгээд бас яг тийм дөрвтэй нэг тийм хүүхэд бас үр бүтээлтэй тийм өнгөрүүлчих тийм газар гэж бол бараг байхгүй.
Эдийн засгийн хямралын сүүдэр сумын иргэд малчтыг дайрч байгаач тэд эрвийхээр ажиллаж хичээн зүтгэсээр явна. Гэвч яах чаргагүй төрийн зөв зохицуулалт зөв бодлого дутагдаад байгааг сумын анхдагч нэгжийг удирдах байгаа багийн засаг дарга нар ярьж саналуудлаа хуваалцсан юм. За манай огийн хувьд бол одоо 160 гаруй өрхтэй. Энэ сумын 100 хойд хэсгийг бол хамардаг. За хойд тал нь надаацаг, зүүн тал нь сайн цагаан сумтай хилэлдэг ийм бага. За 35 орчим мянган малтай, 500 гаруй хүнтэй ийм баг. За сүүлийн үед бол одоо хөдөөд толгомдож байгаа гол асуудал бол одоо бэлчээр осны асуудал байна. Манай говьд бол одоо сүүлийн үед ган зуудын давтамж бол маш их ойртсон. За тэргээр бэлчээрийн амлалт их үүсдэг. За мал бол одоо өсөөд төдийлөн их даацын даваад өссөн бол одоо байхгүй. За байгаль цагууртай холбоотой гэж малчид бол тэр дотор бол үзэгдэх тэр юм бол. За отор нүүдэл хийгээд нүүгээд явна өөр сумын нутагт очино. Энд нь одоо бэлчээр усаа одоо харамлах одоо найсан цаашин хөөж тоох ийм асуудал бол одоо их гарсан байдаг. Ингээд одоо малчид бол одоо явах нөхцөл нь бол одоо хомигдож байна л да. Одоо гадагшаа яваад отор нүүдлийг бэлчээр хэзээ төрийн өмчч гэсэн бас тэнд байдаг улсууд нь бол тэрнийг бол одоо нэг өөрийн одоо эзэмшлийн их манайх татвар зүрээс төлөх хэсэг энэ асуудлууд бол бас нэлээд байна. А энийг одоо төрийн бодлогоор зохицуулж өгвөл болно одоо их сайн байна. За мал бол одоо татваргүй учраас бол хамаагүй явж байна. Ер нь өсөлтийн хэмжээ бол явж байна. Бодлогогүй өсгөж байгаа улсч байна, бодлоготой өсгөж байгаа улс байна. Энэ үнийг улсын хэмжээнд бол татваржуулах хэрэгтэй. Татваржуулаад бодлоготой энэ төрийн бодлогоор өсгөөд махын одоо хайшаа гаргадаг юм байсан. Гадаад дотоод их л гардаг одоо энэ нөхцөл байдал нь бол манай Монголын хувьд бол хангагдсан байна шүү дээ. Энэ нөхцөл байдал нь бол одоо төр анхааралтай аваад хэмжээний татвартай болгоод гадагшаа гаргахад нь одоо туслах дамжуулал үзүүлж тэр төрийн бодлогыг л зохицуулж өгөхгүй бол зүгээр л нэг өсөөл байдаг нэг зодод нэлээ хэсэг нь яваад л байдаг. Энэ жил бас 10 гаруй хувь нь хорогдсон шүү дээ мал. За манай баг Соврог сумынхаа баруун талаас сумын хойд хэсгийг хамарсан ийм сумын даам бол хамгийн том багт хамрагддаг. За нийт 2015 оны эцсээр 209 өрх тоологдсон 53.8 мянган малтай. За малчдын ахуй амьдралын хувьд бол ерөнхийдөө бол одоо сүүлийн одоо 2-3 жилд бол мал аж ахуйн бүтээгдэхүүний үн бол хэмжээгээр доогуур байснаас доорлого бага мал борлогдохгүй. За энэс үлдээд одоо малчид маань одоо өвсдөжэл бусад хэрэгцээг нь бол авах бол түүлийн бол одоо бага байснаас бол одоо амьдрал нь бол одоо тийм сайжраагүй дундаж доогуур ийм байсан. Одоо энэ дээр цааш одоо баримтлах бодлого нь мал аж ахуйн бүтээгдэхүүний үнийг л одоо нэмэгдээсээ өнөөдөр одоо хамгийн наазах нь одоо арьс хоньны нэхний үнэ одоо үнэхээр ямар байна одоо хогдоор хөвтөж байна. 500 сасаар авахгүй 300 сасаар авахгүй гэдэг чинь одоо энэ одоо төр засгийн бодлогын буруу болов гэсэн юм одоо бүтээгдэхүүн дээр анхаарах байхаа гэж ингэж бодож байна. Амьдралын дээр одоо юмнээс бол дээшлэнэ гэсэн юм л ойлголттой байна. За манай баг бол наран баг. Сумынхаа урд хэсгийг зүүнээс урд дүрэнгөд ороод барантаагаас ингэсэн урд талыг хамарсан. 176 өрхтэй. За нэг 580 гаруй хүн амтай. За 38500 гаруй малтай. Энэ жил 15 оны жилийн эцсээр бол тийм малыг тоолуулсан. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчд бол одоо ер нь бас амьдрах хүнд байна зээлвэл одоо ерөөсөө цөмөрөөл банкны зээлт цалин бөлөөл баг байдаг шинэ ажиллаж байгаа ч одоо нэг амьдралдаа хөлөө олчихсон за бядны насны энэ улсууд өдр бол болж байна. А шин залуу бол суучингууд хурж ирэл цалин мөнгөнд хүрэхгүй л байна. Ам бол олуулаач байна. Одоо зарим болсон нь тэгээд одоо цөмөрөн зээлтэй зээлийн цалингийн зээлийн хөгжид одоо маш их өндөр юм байдаг юм байна. Одоо тэгээд ерөөсөө амьдрал нь дээрдэж байгаа тийм юм байдаггүй. Тэгээ одоо ингээ ярихтайгаа зэрэг төрийн албан хаагч гэдэг одоо нэг л хангалуун амьдралтай ус байгаа юм шиг одоо ингээд нийгэмд ийм мессеж тарчсан. Төрийн албан хаагч хүн байвал одоо нэг идэж ууж үйдэг юм шиг энэ буруу мессеж тарчсан. Тэгээ одоо энэ байдал бол энэ
хөдөө орон нутагт ажиллаж байгаа боловсон хүчингүүдүүд маш их сөргөөр нөлөөлж байна. Тийм учраас боловсон хүчин тогтохгүй хөдөө орон нутагт. 81 хөдөөний өрхтэй. 81 өрхөөр одоо энэ тавьж байгаа бүх мэдээг бяд яв цуглуулдаг багийн дарга нэг л хүн юм. Тэгээд энийг цуглуулад ирэхийн тулд яг за нэг мотоциклээр ингээ хангаад өгнө. Жорд мотоцикл за нэг жил гарах яваад явхан байж шүү дээ. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал одоо чи ерөөсө нохой гэдэг нь аюултай юм би. Энийг ерөөсө хүн ойлгодог. Тэгэл багийн даргал бол жур дунаа явж явах учиртай юм шиг. Зүгээр би өндөр хангамжинд ажиллах гэдэг байгаа юм биш. Гэхдээ энд бас нөхцөл байдал бий. Багийн дарга ингээд аваад явхад мэрэгжилтэнгүүдээс аваад айлаар эмчэн аваа явдаг, татварынхаа хүнийг аваад, нийгмийн даатгалынхаа хүнийг аваа явдаг. Тийм шаардлага байдаг. Тэгэхээр тэр улс чинь мотоциклтай одоо явж чаддаг. Тийм учраас ганцаараа л явахаас аргагүй. Тэгээд сум орны одоо нэг айлаар явах гэх мэрэгжилтэнгүүтээ компанид ажиллаар явах болгохтой зэрэг заавал сум орноос унаа гэдэг. За унаа гэхдээ ганц зэрэг сумын дарга нэг их өндөр зардалтай жип онцсон хүн сууж идэг. Тэр машин 100 20 гаргаад ичдэг. Тэгэхээр чинь одоо 370 яваад тойроод ирэхэд хичнээн литр бензин орох. Сумынхаа бүх нутгийг тойроход хичнээн зардал орох. Энэ бас их бодууштай юм их байх юм. Багийн амьдралд тулгамдаад байгаа бас тэднийг бухимдуулж буй асуудал ийм байна. Малаа дагсан малчид, ажлаа хөөсөн төрийн албан хаагчид, бичил бизнес эрхлэгчид, иргэд хөдөлмөрчдийн амьдрал ахуйг сайжруулахад үнэхээр төрийн зохист бодлого, зөв зохицуулалт, шийдвэр гаргах түвшинд дутагдж байна. Нэгнийхээ хийсэн зүйлийг үгүйсгдэг, намчрахдаг, бүлрэгдэг үйлдэл үзэл бодлыг тасан зогсоох ухаалаг бодлого чухал байна. Сумын төвийн баруун хойно Генесийн номонд нэрээ мөнхөлсөн хурдан ажнаа Өсгий цагаан хар морины босоогчөө байна. Монгол морь 3000 уралдааны зүүн бүсийн уралдаанд оролцсон шандас хурдан хөлбүүдийг Өсгий цагаан хар морь мандайсан нь Генесийн номонд тэмдэглэгдэжээ. Өсгий цагаан хар морь бол Дундгов аймгийн Уул сумын малчин Чулуунбаатарын хурдан ажнаа юм. Нутгийн зонголон хурдан хөлгийн босоогчөөн дээр ирж сүргийн мандай хурдан ажнаадаа зүү цагааныхаа дээжийг өргөж сүсгэлэн алдаршуулдаг ажээ. Монгол морь 3000 уралдаанд 4249 шандас хурдан хөлбүүд 6 бүсэд хураагдан уралдах, зүүн бүсийн уралдаанд Өсгий цагаан хар морь төрүүлэн ирж Дундгов аймгийн Уул сумын Наранбагийн малчин Баживын Чулуунбаатарын Өсгий цагаан алдарт хурдан хөлгээ хэмээн солдуулсан гэдэг. Ийхүү алдарт хурдан Өсгий цагаан эх орондоо төдийгүй дэлхий дахинд Луус сумын нэрийг мөнхлөн дуурсгасан юм. Төв суурин газар хөдөө орон нутагт хаанч гэсэн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж бичил бизнес эрхлэх нь амжиргааны нэг гол эх үүсвэр юм. Луус сумын 2 дугаар баг буюу Наранбагийн иргэн Ёндонгийн Отгонбаатар гэдэг энэ залуу мал дагаж амьдардаг байжээ. Нутгийн уугуул мужаан цэдэв сурунгаагаас гэрийн хан хийх арга ухааныг сурч 2009 оноос өрхийн үйлдвэрлэл эрхлэх болсон байна. Энэ нь ч түүнд үр ашгаа өгч амьдрал ахуй нь дээштэд иржээ. Анхны ханаа хийж, анхны ханаа борлуулсан тэр мөч түүнд хөдөлмөрийн амт чимийг мэдрүүлж өөрөөрөө ханиараа бахархах сэтгэлийг төрүүлсэн гэдэг. Энэ говийн нөхцөлд бургасмургасаа ханаас жах хүлээ энэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд эд материал чинь одоо тэгээд дэлбэг байх уу гэж бодогдоод өөрөөс ч бас асуу гэж бодлоо. За ойлголоо. Юу материал бол ховорхон олдорно. Тэ хангаа газар энэ солингийн бургасаар л үүдээр холдоо байд юм да. Тэ. Бургас маань тэгээд жоохон авчирсан хойно хайслан хатаан их ажилтай хаана бол юм. Тэ. Олдоц жоохон муу бургасны олдоц. Тэгэхээр ер нь гүйлгээ хэр зэрэг байх вэ? Гүйлгээ бол өндөр, хэрэгцээ бол өндөр. Тэгээ өдөөд одоо монголчууд дандаа монгол гэрэн барина. Тэгэхээр нөгөө гэрэн хаана гэдэг утгаараа хэрэгцээ их өндөртэй. Тэгж өөр хаа байсан сэлэнг рүү яваад материал олж ирэх нэ шүү дээ тийм. Тэгэхээр үн хансны хувьд юу юм шиг? Материал бол үнэтэй шүү. Ер нь үнэтэй гэсэн. Тэ. Материалаа үнэтэй аавна. Тэгээ дээрээс нь бас хөлсөө нэмнэ бид нар чинь. Тэгэл нэг толгой нэг 18-аас 20 мянган гаргаж зах зээл борлуулдаг. Ер нь ингээд бичил бизнес эрхлэх энэ явцад өөр чинь ер нь юу гэж бодогдож байна? Бэрхшээл зовлон байна уу? Ямар шухан байна? Бэрхшээл зовлон бол одоо байлгүй яг нэг гэдэг нь бол одоо материал ховоргоо олдоно.
хоёрт бол одоо тэгээд санхүү. Санхүүгийн бэрхшээл бол байгаа нь мэдээж л дээ тийм Тий. ээ. Гэтэ энэ улс орчтой бас нэг зээлмэл олгож байгаа энэ банкуд нэг юм тал биш дээ. Энэ зээлийн хэмжээ за тэгэл барьцаа гэдэг бас л их л юм байдаг ба. Байдаг. Энэ суманд бас энэ иргэдийн юу нөө сум хөгжүүлэх сангаар дамдаг нэг мөнгө байдгийг. Тэгээ тэрнээс бас авдаг. Энэ ойрын 2-3 жилд л орж ирж байгаа. Тэр сум хөгжүүлэх сангаар нэг мөнгө. Тэрнээс бас нэг хүү арай багтайхан тэмцээл авч бас зарим үед хэрэгэлдэг. Тэгээ худалдан авагчд маань бас бэлэн мөнгөний хомсдолд орчихсан байж идэг. Тэгэхээр та бүхэд бас яах вэ? Бараагаараа солих уу? Эсвэл одоо бэлэн мөнгө хизээ бий болох нь үгдгийг хүлээх үү? Энэ бизнес гэдэг чинь бас тэгж их хүлээлгдэг чинь ажил биш л дээ тийм. Бэлэн мөнгөний асуудал бол бас өдөөнийх нь хүнд. Тэгээ мал хуугаар өгнө, мал хуугаа явж зах зээлдээ борлуулна. Тэгэл аль болох талхаар нь борлуулт юм даана бол. Амжиргааны төвшин жилээс жилд бол бас тааруухан байна. Тэ нэг байл. Одоо ерөөс энэ өдөөний малчид зайлвал малаа банкнд тавьдсан, малчны зайл авчихсан. Одоо тэгэл ноолороо самнаал банкнд өгчдөг. Тэгэл гар дээр мөнгө байхгүй. Одоо бараг л банкны малчид л болж өөрсөн байж тийм өдөөний. Отгонбаатар түүний эхнэр өр хүүхдийн хамтын хүч хөдөлмөрөөр эхэлсэн энэ бичил үйлдвэрлэл ихээхэн урд үе арга ажиллагаа шаарддаг байна. Ингэж бүтсэн гэрийн ханаа орон нутагта борлуулахаас гадна Өмнөгүй аймгийн Ханбогдод цогт товоо сумдад хүрч зах зээлээ тэлжээ. Өөр нэгэн үйлдвэрлэгч бидэнтэй уулзлаа. Бат сайхан 2008 оноос эхлэн гэр бүлээрээ блок үйлдвэрлэж эхэлжээ. Эхний үед гар аргаар хийж байснаа 2 чудаа зээл авч 4 хэвлдэг машинтай болж 2 хүнийг ажлын байраар хангасан байна. Манайх чи ерөөд одоо блок замын гудны одоо явгууны замын хавтан хийх чинь гол төгөөд маань цемент 0.5 хайрга байдаг байхгүй. Тэгээд энэ цемент хайрга болохоор дундгой усан татдаг. Ер нь хүн болгоны ярьдаг юм маань санхүүгийн дэмжлэг шүү дээ. Ер нь аливаа нэг бизнес эрхлэх чинь. Тэгээ бизнес эрхлэх чинь санхүүгийн дэмжлэг дээр бас нэг бизнес төлөвлөгөө гэж бас нэг юм байна. Энэ тэгхэд бол ямар нэг сургалтанд энтийн сургалтанд хамрагдаад ингээд яваад ингээд бизнес төлөвлөгөөгөө яг ингээд бичээд ингээд явах юм бол энэ бизнес бас юу одоо ашиг өгөх тал магадлал өндөртэй л дээ. Манай энд ч юм болохоор блок одоо ч сүүлийн бүлэгт хүмүүс ч одоо овоо хангаагаа ухаж чулуугүй бүлж хороо тэг барих юм байцсан цаг. Тэгээд нэг блокоор л одоо хорооны одоо хан туурах хий. Тэгээ гараж их барина. Ерөнхийдөө бол ашигын хувьд бол блок бол тажигүлтийн тул бол маш бол сум хөгжүүлэх сан гэдэг л одоо нэг хэдхэн төгрөг гэдэг. Одоо тэрийг одоо олон хуваахын тулд одоо хэрэгтэй хэрэггүй гэдэг юм одоо ашигтай ашиггүй тийм хүмүүст л одоо ингээ дараагаад өгчдөг. Тэгээ тэр маань зарим нэгэнтэй өөрөө болж зардаг. Хэрэгээ төлөвлөж чаддаг. Хийсэн ч юм байхгүй тэгээ дэмэл нэг идэж угаал өнгөрдөг. Одоо тэгээ буцаагаад өөрөө болчдөг байхгүй. Баг зээл юусээр хэцүү. Баг зээл. Ямар нэг юм хөдөлгөж чаддаг. Нөө цөөхөн өдөнд өргөндө тохируулаа материал авчдаг. Нөгөөх маань эргээд нөгөөх сэргээж чаддаг улам дарамт болоод байдаг. Нэг тийм л талтай гэж юм. Ийм л ажлын төлөө төрсөн, амьдралынхаа төлөө тэмцэж чаддаг, хийж бүтээж чаддаг олон хүнтэй уулзаж учирч явлаа. Луусан Монгол ардын ба уртын дуучин Тогмид, Балжиным, Дандан жав, Свен сүрэн хөгжимчин, морин хуурч амар жаргал, чимэг сүрэнгээд ардын авьяаснууд олонтой. Тэд соёлын төвийнхөө тайзан дээр ая дууга өргөж, нутаг орноо дуутай хууртай гэж олноо өргөмжлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулжээ. Ахмад үеийнхээ халааг авсан залуу үеийн болох отхон чимэг инх туяанаар соёлын төвөөрөө дамжуулан иргэдийнхээ чөлөө цагийг дуу хураар бэлхүүлж соёл урлагтай холбож явна. Луусмын соёлын төвийн бүжгийн багш байна. Одоохондоо манай дугуйлан уртын дуу морин уур эсгэрээ
бүжгийн дугуйлан одоо ингээ орж байна. Тэгээд манай амжилт гэвэл сая Цэрэн Чимдгоо нэрэмжит уралдаанд бүсийн уралдаанд явж ирээд манай хүүхэд алтан медаль авч ирсэн эсгэрэгээрээ. Яргуу наадамдаа бэлдээ байж байгаа нэ. Дуу хуурын үлгий Дундгов аймгийн Луус суманд сариг хайрхан, сувраг хайрхан, мөхийн хад, буянтын булаг, салхид хайрхан зэрэг домог шүтэн болсон эр гаруй газар бий. Нутгийн зон олон үүгээрээ багархан дахин шүтэж биширч явдаг. Нутгийн ард олны хүндлэн шүтдэг, харж түшиж явдаг Хүйн холбоотой их бол сувраг хайрхан минь ээ. Та жаргал зовлон хоёрыг тэгшилж байг. Хүн зун олноо эрхсээс хайрлаж байг. Та нутаг орон юугаан муу санаатнаас хамгаалж явг. Та заяа сайд сэтгэлтэн бүхнийг эвэн явг. Хэмээн залбирэн мөргөё. Ийхүү дуутай хууртай дундговчуудын тухай Луус сумаас бэлтгэсэн нэвтрүүлэг өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлгээрээ Хулц сумын тухай үзүүлэх болно. Туглан сууж таалан сойрхоорой. Чи юу вэ? Ми минор шүү. Ми минортойгоо 3 дугаар 4 дугаар тэн дээр мотивац солигдоод фаунда. За.
За, сайхан боллоо. За, баяр хүргэе.